Яг тэр тоостой нөхцөлд ажиллаж юу амьдарч байгаа тэр иргэдийг бид нар урд нь бол одоо жилд нь 35 иргэнийг одоо ингэж төөж багийн дарга нараас нь нэр энтрийг аваад ажилласан жил амьдарч байгаа хугацаа энтрийг аваад эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт одоо хэдэн жил 2007 оноос хойш ингэж оруулж ирсэн. За энийг бол манай Эрдэнэ сувлийн зохицолбор хариуцдаг байхад энийг одоо орон нутгийн тэр иргэдүүдээс санал гараад энэ үйлдвэрийн эмнэлэгт бид нар үзүүлэх шаардлагагүй. Энэ үйлдвэрийн эмнэлэг Эрдэнэ сувил нь болохоор энэ үйлдвэрийнхаа талд одоо бас гаргаж ийн гэсэн ийм одоо тийм саналууд гарсныг үндэслээд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв дээр үзүүлдэг болсон. За сүүлийн одоо жилд бол 35 хүнийг одоо Медипастад эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. За эндээс ингээд одоо сорчлоод ингээд төвөрийн үзлэгт хүмүүсээ оруулсны дараагаар сая санал гарч жилд одоо нийт 387 хүнийг одоо тэнд амьдарч байгаа хүмүүсээс 387 хүнийг эмчийн үзлэгээр оруулъя. За тэгээд тэнд наривчлсан одоо шинжилгээ гараад тэнд одоо өвчтөе гэж гарах юм бол тэр улсуудыг бас эмчилгээний зардлын төлөө за цаашаа нөхөн төлбөр олгоё гэсэн ийм одоо ингэж дэд бүсийн ажлын хэсэг дээр ингэж ярь тохирсон.